Манай улс 18 хүртэлх насны 1.2 сая иргэнтэй гэвч ирээдүйн хойч болсон хүүхэд багчуудаа сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж олох гэж Улсын хурлын 76 ухаанаа уралдуулад одоо хүртэл бараагүй. Учир нь нийгмийн эдийн засгийн байдалд оройтож олон улсын валютын сангийн амтрыг залгаж байж сэхэл авч эхлээд байгаа. Тиймээс манай улсад тусламжаараа сунгасан гадны байгууллага нийгмийн халамжийг хавтгааруулан олохгүй гэсэн шийдвэрийг гаргасан нийт хүүхдийн дөнгөж 60% нь сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмжийг олох шийдвэр төрчихөд байгаа юм. Харин энэ он гарсаар эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг дүнтэй гарч байгаа учраас бүх хүүхдүүдийнхээ 80% олох шийдвэр төрж чадсан. Гэвч манай улстай хатуу гэрээ байгуулж эдийн засгийн дэмжлэг үзүүлж байгаа олон улсын валютын сан гэрээндээ өөрчлөлт оруулж хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80% олох уугүй гэдэг нь бас л эргэлзээтэй асуудал хэвээр байгаамаа. Тэгвэл улсын хурлын гишүүн Бямцогт оюун дээр амар заяа оюун хорлноор олон улсын валютын санд хандан Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багчуудад хүүхдийн мөнгийг алагчлахгүй хүртээх, хүссэн хүүхэд бүрт өгөх шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсч албан үйлсэлд илгээсэн байна. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олоход ердөө 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай тооцоо судалгаа байгаа тул олон улсын валютын сан засгийн газар сангийн яамтай дахин хилцэл хийж энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байна гэж үзэн хүсэл гаргаад байгаагаа илэрхийллээ. Энийг шийдэхэд 20 орчим тэрбум төгрөг хэрэгтэй юм байна. Энийг одоо олон улсын валютын сантай ярилцаа тохирчооч ойлгоцооч гэдэг асуудлыг ярьсан боловч харамсалтай нь олон улсын валютын сан хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үндслээр Монгол улсын ерөнхийлөгчийн гаргасан одоо 100% хүүхдийн мөнгө олох санал болсон. За бидний одоо бас гаргасан их хурлын одоо эрх хүчтэй гаргасан хүсэлт гаргасан хүүхдүүрт санал хүүхдийн мөнгө олох асуудал сая чухал байнгаар онцгонсан. Тийм болохоор одоо олон улсын валютын санал байгууллагатай бас ярилцж үзье. Засгийн газар ойлголцохгүй байгаа бол их хурлын гишүүдс ярилцаад үзье. Энэ одоо Монгол улсын нөхцөл байдлыг бас ойлгосон. Энэ яг валютын саналтай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлээд өнөөдрөөс эдийн засгийн өсөлтүүд бий болж байна. Төсвийн орлого одоо эхний хагас жилийн байдлаар 500 орчим тэрбум төгрөг давж биелэлээр байж байгаа. Тийм болохоор 500 орчим тэрбум төгрөг давж биелж байгаа. Энэ мөнгнөөс нь 20 орчим тэрбум төгрөгийг хүүхдүүдэд зарцуулахад хүүхдийн мөнгө авъя гэсэн хүүхдийн мөнгө хэрэгцээ шаардлагатай амьдралд нэмэр болдог ийм одоо хүсэлт гаргасан иргэдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олох бүрэн бололцоот болгож байгаа. Монгол улсын үндсэн хуулинд хүнийг үнд сугсаа хил арсны өнгө нас хүйс нийгмийн гарал байдал хөрөнгө чинээ эрхэлсэн ажил албан тушаал шашин шүтлэг үзэл бодол боловсрлоор нь ялгуурлан гадуурхаж болохгүй гэж заасан. Тэгвэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ядуу болон нин ядуу айл өрхүүдийн хүүхдүүдэд 20 мянган төгрөгийн тэтгэмж олох асуудал үндсэн хуулийн хөрөнгө чинээгээр нь ялгуурлан гадуурхаж болохгүй гэсэн заалтыг зөрчиж байгаа томоохон үйлдэл юм а. Тиймээс үндсэн хуулийн энэхүү заалтад нийцүүлэн хүссэн хүүхэд бүрт 20 мянган төгрөгийн тэтгэмжийг олох шаардлагыг тавьж байгаа юм. За мэдээ цаана одоо өндөр орлоготой тийм үү? Бизнес гэдэг одоо өндөр орлоготой одоо тодорхой одоо албан тушаал хашдаг хүмүүсийн хүүхдүүд бол хүүхдийн мөнгө авах шаардлагагүй байж болно. Тэдгээр нь хүсэлтэд гаргахгүй бол авахгүй байна шүү дээ. Ийм байдлаар одоо шийдэх юм бол үндсэндээ нийт одоо хүүхдийн маань 85-аас 90 орчим хувьд нь хүүхдийн мөнгө олгогдно. Энд одоо 80% төр олгож байгаа мөнгө нэмэгдэхэд эхлэхэд 20 орчим төгрөг нэмж зарцуулагдах байгаа. Энэ нөхцөл байдлыг бас олон улсын валютын санд ойлгуулъя. Энийг ойлгоод бас нааштай хариу өгөх бах. Ингэсэн тохиолдолд бас хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хүсэлт гаргасан хүүхдийн мөнгө олохдоо хуулийн төслийг их хурлаас өргөн барихаар бэлдэж байгаа. Бичгээ явуулсан гэж ойлгож болох уу? Уулзах юм олон улсын валютын сан. Бичгээ явуулсан тийм. Тэгээ олон улсын валютын сангийнхан 7 сарын сүүлээр хийх гэсэн. Тийм болохоор наам нь одоо бас бичгээ явуулаад бичгээрээс хариу өгөх бах. Хариуг нь одоо авсныхаа дараа бид хуулийн төсөл боловсруулж хүсэлт гаргасан хүүхдийн мөнгө олох ардын намаас амлсан амлалтыг биелүүлэх энэ одоо асуудлыг ярина. Хүүхдийн 20 мянган төгрөгийг бүх хүүхдэд олоход одоо төсвөлсөн хөрөнгө дээр нэмж 20 орчим тэрбум төгрөг төсвөлөхөд хүрнэ. Харин энэ мөнгийг төрийн нэг томоохон байгууллага ажилчдаа шагнаж урамшуулахад зарцуулчихдаг мөнгө. Тиймээс төрийн мэдлийн компаниуд хэдхэн сар шагнал урамшууллаасаа цөөхөн хэдэн төгрөгийг татхад хүүхэд бүрт алагчлахгүй 20 мянган төгрөгийн тэтгэмжийг олох боломж бүрдэх юм а. Тиймээс олон улсын валютын сангийнхын эх сард манай улсад ирж төслийн явцдаа танилцахдаа нааштай шийдвэр гаргана байх хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Мэдээ Эрдэнэ.